Өөрөөр сангийн яамнаас хоёр асуулт тавьсан 15 хоногийн хугацаанд хариултын маань өгөөрэй гэдгийг хэлээ. Ямар хоёр асуулт вэ гэхээр нэгдүгээрт хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцээгүй хэдэн арга хэмжээг төсөв тусгасан бэ? Хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан боловч улсын төсөв тусгадаггүй хэдэн арга хэмжээ байгаа вэ? Энийг баримталж нийцүүлж явахгүй бол хөгжлийн төлөвлөгөө гэдэг зүйлийг батлаач хэрэггүй. Нэг хоёрдугаарт нь энэ улсын хэмжээнд гэж одоо энэ төсвүүдээр бол 400 гаруй тэрбум төгрөгийн 40 төсөл арга хэмжээ байгаа. Гэтэл энийг төсвийн тухай хуулинд юу гэж заасан байдаг вэ гэхээр улсын хурал төсөв батлах гэх 33 дугаар зүйл байгаа. 33 дугаар зүйлийн 2-6-ад ингэж байгаа. Хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний жагсаалтыг хавсралтаар гээд нэр байршил хүчин чадал төслийн код хэрэгжүүлэлт хугацаа төсөв төртөг анхны төсөв төртөг санхүүжүүлэх хөсвөр тухайн жилийн одоо санхүүжилтийн дүн гээд. Тэгээ их хурлын гишүүнүүд бол их хурл одоо төсөв батлахтаа одоо холбогдсон харилцааг зохицуулж байгаа энэ зохицуултын дагуу байршил хүчин чадлын заагаагүй улсын хэмжээнд гэдэг энэ багц одоо энэ одоо төсвийн татвар төлөгчдийн хөрөнгийг сайд ганцаараа мэдэж одоо зарцуулах нь зохисгүй гэж би бол үзэж байгаа. Тийм учраас асуултаа тавьсан байгаа. Тэр асуултын маань нэг тодорхой өгөөрэй. Тэгээ энийг одоо ард түмэндээ бас тайлгна. Энэ нэр одоо нэрээс гадна байршил хүчин чадал гэдэг. Тэгээ улсын хэмжээнд тавьчихар тэгээд яг нэн тэргүүн шаардлагатай газараа хуурлаад байгаа мó эсвэл өөр газар хуурлаад байгаа мó. Тэгээ энэ олон жил яагаад ингэж явж ирсэн би энийг гайхаад байгаа. Энээс үүдэлтэй л одоо хардталт маргаа яваад байгаа шүү дээ. Тэр одоо сайд төсөв тойрогтой ингэчлээ гэдэг. Энийг ил тод болгож жагсаалтаар нь улсын хурлаар батлуулах ёстой. Энийг бол би бол шаардна. Яагаад гэвэл төсвийн хууль чинь шудраг бус байна. Газрын тус Дорнот аймгийн нутгаас 95% нь олборлдог. Матад сумаас халахгүй сумаас 20 шахам жилийн хугацаанд 4-өөс 6 ихний төгрөг орсон төсөвт гэтэл 20 шахам жил цэцэрлэгийн шинжилэх асуудлыг шийдэггүй. Тэгээ 4-өөс 6 ихний төгрөг тэр хоёр сумаас авчаад тэгээд нэг 3000 хүний одоо эрх ашигт нийцсэн ганц цэцэрлэгийг шийдэж чадахгүй. Өнөөдрийг хүртэл 20 жил Монголын төр засгийн газар сангийн яам явсан гэхээр би өөр нүдэндээ итгэхгүй байгаа байхгүй юу? Би тэр аймгийн дараагаар ажилласан сүвд энд орж ирээд энийг бүр гайхаад байгаа. Тэгээ тийм учраас энэ зүйлийг одоо хариулт өгөөрэй. Хоёрт нь энэ төрийн албаагчдын тэтгэмжийг 50% нь ингээд 178.1 тэрбум төгрөгийг одоо эргэжил хойшлуулна гэдэг. Та нар хүний эрхэнд ингэж халж болохгүй шүү дээ. Тэтгэврт гарна гэдэг чинь өөрөө тэр хүн тооцоод би ер нь одоо тэтгэврт гарч өөрийгөө одоо амраая. Эрүүл мэндэ би бодё. Урт настай гэж бодож энэ хүн өргөдлөө гэж гарч байхад та нар хүний эрхийг зөрчөөд хууль тогтоомжид заасаар байтал дараа жил 27 онд болгоно гэж ингэж болохгүй шүү дээ. Тэр хүн гинт одоо насанд богиносож гинтийн асуудал тэтгэврт гаргаагүйгээс болж энэ хүн одоо зүрх судасны өвчлөл, цус харуулт маруулт, төрөл бүрийн өвчин эмгэгд өртвөл хэн хариуцлага хүлээх юм? Тэгээ ийм механик байдлаар хандаж болохгүй. Энэ 178.1 тэрбум төгрөг гэдэг айгүй байхгүй гэж хэлнэ. Байна. Одоо зөвхөн энэ тарагдсан байгаа материал дотор ихэд энэ мэдээлэл, сурталчилгааны зардал, судалгаа хөгжүүлэлтийн зардал, за одоо томилтын зардал, зочин төлөөлөгчийн зардал, бусдаар гүйцэтгүүлэх ажил, сургалт, дадлага, бэлтгэлийн зардал гэдэг энэ зардлаа бууруулах та. Тэгээ 178.1 тэрбум төгрөгийг тавих ёстой шүү дээ. Би харин хэлж шүү. Нэг Ахмад энээс шалтгаалж эрсдэлд орвол Монголын төр энэ хариуцлага хүлээх юм уу? Энэ чинь байж болохгүй байхгүй юу? Энэ соёлт нийгэмд ийм механик аргаар, ийм бүдүүлэг аргаар хууль зөрчиж хүний эрхийг хязгаарч болохгүй. Энээс чинь болоод 50%-аар багасхын гинэ 36 сарыг 18 сар болгохын гэлээгээд баахан өргөдлөөгөө дэвтэртэй гарсан. Өөрөө хувьдаа бизнесгүүд ихтэй. За эдийн засгийн хөгжлийн яам ажлын хэсгийн хэд вэ? Сангийн яам дараа нь хариулаа. Эдийн засгийн хөгжлийн яамнаас жилийн хөгжлийн төлөв яриад байна шүү дээ асуугаад. Ирэх жилийн төсөвт сангийн яам уу? За ажлын хэсгийн 8 номер микро. За сангийн яам Санжидорч гишүүн асуулт хариулъя. За хөлсөн засгийн хөрөнгө оруулалттай холбоотой асуулгын хариуг бол бид бэлдсэж байгаа. За хуулийн хугацаанд багтаагаад бол хөргүүлнэ. За дараагийн асуудал бол байгалийн баялагын хуваарлттай холбоотой асуудлыг ярьж байна. За энэ хэсгээр бол яг өмнө нь барьж явсан одоо бодлогын үед бол ямар бодлого байсан бэ гэхээр энэ байгалийн баялаг бол өөрөө Монголын нийт ард түмний байгалийн баялаг учраас энэ бол одоо тэгш хүртээмжтэй хүртэх ёстой гэдэг ийм агуулгаар л одоо явчихж байгаа. За бусдаар одоо юу гэдэг Өмнө Говь аймагт байгаа бүх байгалийн баялагын Өмнө Говь аймагт нь үлдээнэ гэх юм бол одоо тэр орлого бол өөрөө
бас болохгүй болчиход байгаа. Гэхдээ энийг бол зохистой харьцаа тогтоох хэрэгтэй гэдэг дээр бол би гишүүнтэй бол 100% санал нэг байна. Тэгэхээр энэ асуудлыг бол бид нар ямар байдлаар одоо сүгээр хүргэх вэ гэдэг дээр бол дахиж ажилланаа. За эх оны одоо эх жил бол бид нар төсвийн төсөл хургуулахаас өмнө одоо энэ дээр бол тодорхой бид нар хуулийн төслүүд боловсруулад бол өргөн барихаар ажиллана гэж бодож байгаа. Орон нутгийн хөгжлийн сангаар дамжих юм уу? За эсвэл одоо тэр хөрөнгө оруулалтын сангаараа дамжих юм уу те? За мөн одоо улсын төсөв талдаа бид нар байгалийн баялагаас хэр хэмжээний орлогыг хуваарлах ёстой гэдгийг агуулгуудаа бид нар үзнэ, энэ дээр ажиллана гэдгийг хэлчихэ. За 36 сарын тэтгэмжийн хувьд бол бидний барьж байгаа байр суурь бол бид бол одоо юу гэдэг нь түрүүн бас зарим талаар одоо тэр танилцуулга дээр байгаа асуудал бол уул нь бид нар их усүр талын буюу төсвийг нь бол 50%-аар буруулж тавьчихад байгаа. За энэ дээр бол одоо юу гэдэг нь 2 хүн байлаа гэж бодоход бол тэр 2 хүнд нь 50%-аар өг гэдэг тийм агуулга бол биш. За төрийн албаны тухай хууль дээр бол тухайн тэтгэврт гарсан иргэн нь бол тухайн байгууллагаас бол одоо тэтгэмжээ авах бол эрхтэй байгаа. Төсвийн ерөнхийлөн захирчулн төсвийн шууд захирч нь бол бас зохицуулт хийх боломж байгаа. Энэ хүрээндээ бол бас зохицуултаа хийгээд аль болох боломжоор уян хатнаар ингээд зохицуулах боломжийг нь бол бид нар нээж өгж ажиллана. Түрүүн бол бас асуусан тэр асуулттай холбоотой зүйлүүдийг бид нар анхаарах асуудлуудыг бол ойлгосон цаашдаа анхаарад ажиллана. Ер нь бол яг зүгээр энэ тэтгэмжийн асуудлыг бол бид нар бол том зургаараа бол яаж харж байгаа юм гэхээр урсгал зардал маань бол өөрөө 24% байрах ёстой гэдэг энэ том зорилготой бол хайчилж одоо энэ арамдаа бол одоо энэ багцж байгаа шүү. За энэ маань өөрөө бол Монгол улсад нийт хөдөлмөр эрхэлж байгаа бол 1.4 сая иргэний эрх ашиг бол бас давхар явж байгаа. Бид нар урсгал зардлыг болон хөрөнгийн зардлыг аль болох нийт зардлага одоо хэдийн хэмжээгээр хязгаарлаж чадна. Нөгөө талдаа хувийн ишэлтэй боломж олгоно гэж бол бид тооцоод байгаа. Макро бодлогынхаа хүрээндээ төрийн одоо зарцуулж байгаа мөнгө бага байх тусмаа аль болох хүү багтаа зээлийн их усүр бол олдсон нэмэгдэнэ. За тэр хэмжээгээр бол бид нар дотоодын нийт бүтээгдэхүүн бол хурдан дийлэх боломжтой болно. За энэ хэмжээгээр бол одоо төсвийн орлого бол нэмэгдэх боломжтой болно. Энэ хэмжээгээр бол төрийн үйлчлэгээ бол бид нар сайжруулах одоо ийм боломжтой болно гэдэг ийм одоо макро бодлого бол явж байгаа шүү. За баярлалаа. Юу гэсэн үг юм бэ? Жилийн хөгжлийн төлөвлөгөөтэй хэрхэн яаж уялдсан бэ гэд гаргаад хөргүүлье гэж төсвийн хилцүүлэг 2 дахь хилцүүр рүү орж яхад өдөө бол гаргаагүй гэдэг юм. Өдөө та нар гаргацсан бэлэн байж явах ёстой шүү дээ. Тэгээ сая Бадамсүрэн шиг асуугаад байна шүү дээ. Жилийн хөгжлийн төлөвлөгөө батлах хэрэг байна уугүй юу? Энд чинь хууль шүү дээ. Тэгтэл одоо гаргаад тэгээд хөргүүлье гэдэг ингэ ярьж байгаа юм. За ажлын хэсгийн 8 номерын микро нэмэлт тайлбар өгдөө. Бадамсүрэн гишүүний асуултанд хариулах сангийн хамтлаг жаргал төсвийн төслийн одоо өргөн барьсан танилцуулга дээр бол жилийн төлөвлөгөөтэй хэрхэн уялдсан талаар танилцуулгыг оруулсан байгаа. Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө өөрөө 19 их найдын хэрэгцээ шаардлагатай. Үүний 3.6 нь улсын төсвийн хөрөнгө оруулалт. За өргөн барьсан төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын дүн бол 3.2. За яг их усрын үед ингээд 400 тэрбумын зөрүү нэгдүгürt үүсэж байгаа. За хоёрдугаарт нь энэ уялдах асуудал дээр бол төсвийн тухай хуулийн 27-гийн 1-8 хөгжлийн бодлого төлтөө хуулийн 6-гийн 13 дээр хөгжлийн бодлогот суурилсан жилийн төлөвлөгөөг одоо хангахад чиглэнэ гэж байгаа. Тэгэхээр аудитын дүгнэлтээр бол нийт шинэ хөрөнгө оруулалтын 18 нь бол яг нэрээрээ уялдааг байна гэж байгаа. Зорилт болон зорилгын хувьд бол тухайн төслүүд уялдаад явж байгаа. Тэгээ таны асуулгын хариултыг өнөөдөр яг хуулийнхаа хугацаанд багтаж хөргүүлж байгаа нэмэлтээр. За Бадамсүрэн гишүү нэмэлт тодруулга 1 минут. Иргэдтэй байгуулсан гэрээ гэж хэлж болох энэ цалин өсний асуудал дээр бити ийм огцом шийдвэр гаргаарэ цаашдаа. Та одоо бүхэл бүтэн Монголын төрчтэй. Тэгээ ард түмэн чи юундээ итгэж найдах юм бэ? Та нар ингээд гинтгэнт ийм шийдвэр гаргаад өмнө бас л түрүүний тодтол дээр бас ийм орж ирэл ингээд буцсан. Одоо эн чинь айгүй төвөгтэй байдалтай байгаа шүү дээ. Энийг анхаар гэж байна. Тэгээд энэ миний энэ амтсангүй энэ Монголын эсрэг газар хөрөнгө оруулалт худалдааны газар гэдэг энэ хоёр байгууллагын яг юу хийдэг вэ? Энэ одоо зах зээлийн эдийн засгийн энэ хамгийн чухал хоёр газар шүү дээ. За энэ нэг хурал зөвлөгөө хийсэн байх, гадаадд явсан байх. Би одоо эрх зүйн шинжилэл тодорхой одоо ийм арга хэмжээ авч үүнд одоо үнийн өсөлтөөс сэргийлээ, монополийн эсрэг тэмцлээ, хөрөнгө оруулалтын ингэд нэмлээ гэдэг юм би ерөөсөө сонссонгүй. Энэ одоо байх хэрэгтэй мүү? Энэ одоо төсөвдөр энэ дээр байна. Тэгээ газар олголт газрын талаар байгаа. Үгүй газрын асуудал хариуцсан байгууллагч хамгийн чухал нь иргэдтэй газартаа өмчтөө болох ёстой шүү дээ. Аж ахуй эрхлэн зориул. Тим ямар зорилт байхгүй. Энэ шалгуур үзүүлэлтүүдэд та нар. За хэн хариулах юм? Бадамсүрэн гишүүний асуултанд
Тэр хоёр нэр бүхий агентлагийн нэрийг дурдж байна. Юу хийдэг газар юм бэ? Юу хийж байна вэ гэд. Шадар сайдын харьяанд байна уу? Өрсөлдөөний газар. Эдийн засгийн яамд байна уу? За тэр наашаа ороод нэг микрон дээр суугаад та өөрийгөө танилцуулаад ажлын хэсгийн 8 номерын микрон. Нэг. За шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд ажлын албаны дарга үүрэг гүйцэтгэгч инхвэр байна. За Бадамсүрэн гишүүний асуултанд хариулъя. Монополийн эсрэг газар гэж хуучин нөгөө шударга өрсөлдөөн эрхлэгчийг эрхийг хамгаалах газрын одоо чиг үүрэг үндсэн бүтэц нэр нь өөрчлөгдөд юм болсон байгаа. Тэгээд өрсөлдөөний тухай хууль, хэрэглэгчийн эрх ашигыг хамгаалах тухай хууль, зар сурталчилгааны тухай хууль гэх мэт ингээд тодорхой бас нэг хяналтын чиг үүрэг хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчныг хэрэгжүүлэх юм чиг үүрэгтэй байгуул байгаа. Тэгээ энэ байгууллагын төсөвдөр бас нэг зах зээлийн судалгаанууд энэ төрийн хувийн хвшилтэхийн төрийн оролцоог бууруулах чиглэлийн зах зээлийн судалгаанууд болон гадаад туршлага судлах төсөв 26 оны төсвийн төсөөлд суусан байгаа. Хөрөнгө оруулалт худалдааны газрын хувьд бол хөрөнгө оруулалтын тухай хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлээд явж байгаа юм засгийн газрын хэрэгжүүлэгч аяг. За хоёр дахь тодруулга 1 минут Бадамсүрэн гишүүн. Ер нь тавхан хариултаа нөгөө байгууллага танилцуулаад тэргүй бид нар мэдэн штэ. Яг юу хийсэн юм бэ? Одоо энэ хараа зах зээлийн эдийн засгийн заяа онол нь ийм байхгүй юу? Хувийн өмчийг дэмжих хамгаалах тэр газар бодлолтыг чи би яриад байгаа юм. Аж ахуй эрхлэлтэн зориул дэмжих. Хоёрдугаарт нь энэ монополийг хязгаарлах. Одоо энэ гурил дээр байна. Бусад бараан дээр байна. Үнийн өсөлт чинь 1000 цалин нэмээд энэ инфляцийн залхичээд байгаа байхгүй юу? Тэгээ энэний хамгийн чухал 3 тулгуурын хоёр дахь нь энэ. Гурав дахь нь энэ одоо томоохон одоо энэ бизнес эрхлэгчид аль болох одоо төрийн бизнест оролцохгүй байх. Одоо өөрөөр хэлбэл улс төрд нөлөө өгөх этгээдүүд аль болох энд оролцохгүй байх. Энэ гурван юм чинь хамгийн чухал гурван юм шүү дээ. Тэгээ энэ дээр ийм одоо хяналт хариуцлагыг хэрэгжүүлж ажиллах маш чухал газар байхгүй да энэ хоёр агентлаг чи өөрөө. Тэгээ энэ яг юу хийгээд байгаа юм бэ? Нүдэн таргаж гарт баригдах юм байна уу? Би ард түмний өмнөөс суугаад байгаа байхгүй энийг. Тэгээ битээ байгууллага танилцуул яг юу Санал хэллээ. За инкотын болормоо гишүүн асуултаа асууя.